За сайн мэцэн кино товчлын үзэгчтэй. Тэгэхээр энэ удаа сайхан гарсан Mercy гэх маш сонирхолтой киног товчног үрхээр бэлтлээ. Хэрвээ саб дараагүй байгаа бол та яг одоо саб дараад хамгийн түрүүнд сэтгэлүүлдээгээрэй. Баярлалаа. Тийм. Доор байгаа линкээр ороод манай кино товчлын англи хэл дээрх сувгийг саб дараарай. Guys цаашдаа бүх кинонууд маань энэ хоёр сувг дээр англи монгол гэсэн хоёр хэл дээрх орох болно. Баярлалаа. Хайртай шүү. За тэгэхээр кино маань Лос Анжелес хот хэрхэн гэмт хэрэгт идэгдсэн тухай тайлбарснаар эхэлнэ. Хаасайгүй хүчрхийлэл үүмээ самун бүр диигдэхэ болж үүнээс үүдэн иргэдийн ажилгүйд нэмэгдэн олон хүн орон гэргүй барьжээ. Шоромгууд хит ачааллаа дийлхэ болж хотын бүхэд бүрдэн дүүргүүдийг хүчрхийллийг хянах зорилгоор тухайн бүсийг улаан бүс болгон тэмдэглэнэ. Цагдаагийн ажилтнууд олноороо ам үрэгдэж шүүх засаглал ачааллаа дийлж чадхаа болив. Үүнээс үүдэн засгийн газар Mercy шүүх хэмээх шин шийдлийг нэвтрүүлнэ. 2 жилийн дараа уг хөтөлбөрийг амжилттай болсонд тооцно. За тэгэхээр Mercy бод хүчирхийллийн гэмт хэрэгт шүүгчийн үүргийг гүйцэтгэх яллах дүгнэлт үйлдэх нэг ясандаа шүүгчийн ажлыг хийж гүйцэтгэх хиймэд оюун ухаан юм. Үүний ачаар шүүх хурал хэдэн 7 хоног сараар үргэлжлэхэ болж Mercy хиймэд оюун ухааны ачаар шүүхийн шийдвэр хэдхэн цагийн дотор гарч гэм хэрэгтнийг илрүүлж гэм буруутай юу үгүй гэдгийг нь шийддэг болсон байна. Mercy шүүхт сэжигтнүүд гэм буруугүй гэдлээ нотогч чадахгүй бол тэднийг шууд гэм буруутайд тооцдог байна. Mercy систем нь хэргийн газрын мэдээлэл, цагдаагийн тэмдэглэл, цахим улмөр болон Лос Анжелес хотын цагдаагийн газрын дронуудын хяналтын бичлэг гээд бүх зүйлийг наривчлан шинжилдэг. Одоогийн байдлаар Mercy 18 хүнд хамгийн хүнд яд оноож цаазаар аваад байна. Үүний ачаар хотын гэмт хэрэг 60% буурч, уг хөтөлбөр бидний татварын мөнгийг тэрбум доллараар хэмнэв. За ингээд Mercy систем дараагийн сэжигтэнтэйгээ харилцаж эхэлнэ. Шүүх хурлыг шударга явуулахын тулд шүүгдэгчид бүх нотлох баримт болон өөрийнх нь цахин түүхийг нэгтдээ харах эрх олгоно. Хэрэв гэм буруутай тогтоогдвол цаазын ялыг удалгүй гүйцэтгэх болно. Дүрс солигдож нэгэн эр сандалд хөдөөсөн байдалтай сэрэх бөгөөд тэрээр ихэд сандарч юу болоод байгааг ойлгохгүй байв. Шүүгч Медокс өөрийгөө танилцуулж шүүх хурлыг удирдан явуулах гэж байгаагаа тайлбарлав. Өнөөхөр үүнийг шууд эсэргүүцэж ямагч шүүх хурал болоогүй бас өөр мэдэгдлээ тэрээр өөрийгөө Кристофер Рейвен гэгч Лос Анжелес хотын цагдаагийн газрын дээрэн болон хүн амны хэргийн тасгийн мөрдөгч болохоо хэлэв. Mercy систем түүний хэн болох, юу хийдэг татаах мэдээллийг цуглуулж үнэн хэлж байгааг багтлав. Raven-ий цусан дах согтурууд хундааны хэмжээ өндөр хэвээр байгаа тул шүүх хурлыг үргэлжлүүлэхийн өмнө систем түүнийг амсгаагаад арахыг шаардна. Raven хариулт нэхэж энэ бүхэн бодит байх боломжгүй хэмээн зүтгэн. Харин Mercy үүнийг бодит үнэн бодохыг хэлэв. Юуны өмнө Raven үннийг хэлэхэд хангаарлах ёстой байв. Уур хэлэн цохирол донд тэрээр зөвшөөрлөө. Mercy систем ялдах дүгнэлтийг танилцууллаа. Кристофер Raven-ийг өөрийнхөө галтгоонд эхнэр Никол Raven-ийг хүнөөсөн хэрэгт буруутгаж байна. Raven цочирдож энэ байж боломгүй зүйл хэмээн дуу алдав. Гэвч Mercy систем нотлох баримтуудыг дэлгэв. Николыг нас барах үед Raven гэртээ түүнтэй хамт ганцаараа байсан. Түүнийг маш хүчтэйгээр нэг удаа хотголсон бөгөөд энэ нь нурууны нуглан болон дотор эрхтнүүдийг нь гэмтээсэн байна. Raven хэргийн нотлох баримтуудтай биечлэн танилцахыг тушаав. Тэрээр өөрийнхөө нэрийг хайж үзээд өөрийг нь баривчилсан тухай шуурхай мэдээний гачгийг олж харав. Ердөө 2 жилийн өмнө тэрээр өөр нэг хүнийг Mercy шүүхт идгээхэд тосож байсан бол одоо өөрөө яг тэр сандал дээр сууна. Mercy түүнээс гэм буруутай эсхийг нь асуухад Raven гэм буруугүй гэж тодорхой хариуллаа. Mercy систем түүний гэм буруутай байх магадлалыг хэдийнэ 98% гэж тооцоосон бөгөөд энэ нь цаазаар авах яд онооход хангалттай үзүүлэлт юм. Raven-д энэ хувийг тэг болгон өөрийгөө буруугүй гэдгийг нотлох 90 минутын хугацааг отож байгааг Mercy хэлнэ. Ингээд нотлох баримт олоход нь туслахаар Лос Анжелес хотын хяналтын камер болон бусад бүх төхөөрөмж бүр хотын нэгдсэн системд холбогдсон болохыг Mercy тайлбарлав. Зөвхөн шүүх хурлын үеэр Mercy систем бүх зүйлд нэвтрэх хэрэгтэй. Тэнд хувийн нууц гэж үгүй, нуугдах чаргагүй. Хэрв Raven гэм буруугүйгээ нотогч чадахгүй бол сандал дахь хит авианы цохилт түүний аминд хүрнэ. Шүүгч Медокс системийг зогсоох ямагч боломжгүй бөгөөд гарах цорын ганц зам бол гэм буруугүйгээ батлах явдлын биеийг хэллээ. Mercy систем тэр өглөөний Raven-ий хөдөлгөөнийг нэг бүрчлэн шинжилв. Тэрээр ажил дээр ирсэн боловч дотогш ороогүй байна. Үүний оронд гэрлүүгээ буцжээ. Хамгаалтын камерын мэдээллээр тэрээр гэлтэй Николтай хамт 26 минутыг өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд Никол хотглоочээ. Raven-ий хувцснаас Николын цус илэрсэн байна. Гэрээсээ гарсны дараа тэрээр уушийн газар руу явж их хэмжээгээр согтуурууд хундаа хэрглэжээ. Түүний цусан дах спиртийн хэмжээ 1.2% хүрсэн байв. Raven үнийг үгүйсгэв. Тэрээр гэрлүүгээ явснаач уушийн газар орснооч санахгүй байгаагаа хэллээ. Mercy түүнд хандна. Чи хот хэлж байна. Эсвэл ихнэрээ хүнөөснөө санахгүй байна гэв. Шүүх хурал үргэлжилсээр. Систем Raven-ийг байцаасаар байна. Тэр өглөө яагаад гэрлүүгээ буцсныг нь асуухад Raven юу ч санахгүй байгаагаа дахин хэлэв.
Mercy систем Raven-ийн охин хэргийг нүдээр үзээгүй тул түүнийг шүүх хуралд оролцуулахгүй болохыг тайлбарлав. Гэсэн хэдий ч хэрэв Raven хүсвэл охиныхоо өгсөн мэдүүлэгтээ танилцж болно. Raven түүнтэй яг одоо ярихыг шаардав. Mercy систем дүрмээ тайлбарллаа. Хэрэв холбоо барих гэж буй хүн талигачийг мэддэг бол эхлээд бичгээр хүсэлт гаргах ёстой ажээ. Raven охиндоо зориулж би ээжийг чинь гимтээгээгүй, надад итгээрэй гэж гуйсан зурус бичгийг оролдов. Гэвч тэрээр сэтгэл зүйн маш их дарамтад орж сандарсандаа зурусаа устгаж орхив. Үүний оронд системээс бэлдсэн ерөнхий хүсэлт илгээгдлээ. Шүүх хурд өргөжлөхөөс өмнө Mercy Raven-ыг архин донтох өвчнөөс ангижрах бүлгийн зөвлөгтэйгөө ярихыг шаардав. Уцхад бүгдхэд Raven юу ч санахгүй байгаагаа хүлээв. Зөвлөх нь түүнд уухаасаа өмнө над руу залах ёстой байсан юм гэдгийг санууллаа. Мөн ажил дээрх хүмүүс нь болсон явдалд маш их цочирдсан байгааг хэлэв. Утасны яриа дуусч Mercy систем дараагийн шатанд шийджлээ. Систем Raven-ийн хувийн дүүхийг нэг бүчтэн шинжилв. Raven Nicole хоёр 20 жилийн өмнө танилцж, 3 жилийн дараа Redondo ирэг дээр хоримжжээ. Жилийн дараа тэдний охин Brit мэдсэн байна. Олон жилийн турш тэдний гэр бүлийн амьдрал тогтвортой, аз жаргалтай байжээ. Гэвч Raven-ийг ажид үргээ гүйцэтгэж явахдаа хамтрагчийнхаа амиа алдсан хүнд остоос амьд үлдснээс хойш энэ бүх тогтвортой байдал нурсан байна. Үүнээс хойш Nicole гэр бүлийнхэн болон найз нөхөддөө Raven-ийн уур бухимдал нэмэгдэж байгаа талаар ярих болжээ. Сүүлийн 6 сарын хугацаанд Nicole Raven-ийг уураа барьж чадахгүй байгаа тухай 50 гаруй удаа дурдсан тэмдэглэлийг Mercy дэлгэн харуулв. Nicole салхаар төлөвлөж байжээ. Хайр болон уур хилэн хоёулаа тархин дах химийн уруус төдий зүйл хэмээн Mercy тайлбарллаа. Хайр дах мэдрэмжтэй байлаа гэд хүн хүчирхийлэл үлдэхгүй гэсэн баталгаа босохгүй. Raven өөрийнх нь түргэн зан түүнийг алуурчин босохгүй гэж маргав. Харин Mercy цаг явсаар байгааг түүнд санууллаа. Уурсаж зөвхөрсөн Raven Mercy-г сандал дээр суухаас өмнө гэм буруутайг нь хэдийнэ шийдчихсэн байсан гэж буруутгав. Систем тайвнаар хариулахдаа өөрийгөө сэтгэл хөдлөлийг биш зөвхөн баримтыг шүүдэг болохыг тайлбарллаа. Mercy систем Raven-д гэм буруутай байх магадлалаа 5% бууруулахад 1 цаг гаруйхан хугацаа үлдсэнийг мэдэгдэв. Хэрэв тэр чадахгүй бол охин нь нэг өдөр 2 эцэг эхээ хоёуланг нь алдах болно. Тусламж хэрэгтэй гэдгийг ухаарсан Raven хамтрагч болох мөрдөгч Jack Dioтай холбогдохыг хүсв. Хэрэв гэрчүүд зам байдлын тодорхойлолт өгөх эсвэл нотлох баримт цуглуулахад туслах боломжтой бол тэдэнтэй холбоо тогтоож болно гэдгийг систем тайлбарлан дуудлага хийхийг зөвшөөрөв. Jack уцаа амгцаа Raven-д нөхцөл байдал том муу байгааг шуудхан хэллээ. Тэр туслахыг зөвшөөрсөн ч хэрэв нотлох баримтууд Raven руу чиглүүлвэл үннийг л хийх болно гэдгээ тодорхой мэдэгдэв. Jack Mercy системийн хэргийн газрыг бүрэн сэргээн босгох функцийг ашиглан шинжиж эхлэв. Гардгооны өрөө аллаг гарсан тэр өглөө яг ямар байсан тэр чигээрээ харагдана. Тэрээр тэнд тэмцэж болсон шинж тэмдгүүдийг олж харав. Хагарсан эд зүйлс нь маргаа хурцдсныг илтгэнэ. Mercy цогцсны ойролцоох хөдийн мөрүүдийг тодруулж харуулсан бөгөөд тэдгээр нь Raven-ийн охиных байв. Хагарсан тавг нь маргааны үеэр шидэгдсэн бололтой. Өрөөний хаасаагүй олдсон ширхэлгүүд, fibers, Raven-ийн үс, арьс болон ховцтой тохирч байлаа. Jack үүнийг сэтгэл хөдлөлтөд автаж үйлдсэн ердийн хэрэг, crime of passion мэд харагдаж байна гэв. Хүчирхийлэл гинт сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй гарч хамгийн ойр байсан зэвсгийг шүүрэн авсан шинжтэй байна. Mercy түүний дүгнэлтэд санал нэгдэв. Raven нотлох баримтууд өөрийнх нь эсрэг хэр зэрэг хүнд байгааг ухааран чимээгүй жолов. Дараа нь тэр Nicole-ийн утасны тэмдэглэлийг шалгахыг хүслээ. Mercy түүний утасны виртуал хуулбарыг гаргаж өгөв. Дууцгуудын ихэнх нь Raven, тэдний охин болон Nicole-ийн эцэг эхтэй хийсэн яриа байлаа. Харин Raven өөр нэг зүйлийг санав. Тэрээр охиныхоо бичлэгүүдийг дахин харахыг хүслээ. Нэгэн бичлэг дээр Nicole дэрэгдээ байхгүй хэн нэгэнтэй маргалдаж байгаа мэт харагдана. Nicole-ыг тэр маргааны үеэр хэн нэгэн рүү зурус бичиж байсан гэж Raven үзэв. Mercy утсыг нь шалгасан боловч тухайн үед илгээсэн зургасын түүх олдсонгүй. Гэвч Raven эхнэрээ өөр нэг утастай байсан. Хэдэн сарын өмнө ажид олгогч нь түүнд өгч байсныг санаж буйгаа хийхэн зүтгэв. Jack гэрийг дахин нэгнийгэнгүй нэгтсэний эцэст нуусан гар утсыг оллоо. Mercy үүнийг хотын нэгдсэн үйлэн системд бүртгэлгүй нууц утас болохыг тогтоов. Утас дотор ердөө ганцхан дугаар байсан бөгөөд тэр нь мөн л бүртгэлгүй өөр нэг утас байлаа. Тэрхүү хоёр дахь утас нь яг одоо Холливуудын улаан бүст идэвхтэй байна. Jack тэр газарт машинаар хурдан очиж амжихгүйгээ ухаарч агаарын тусламж хүсв. Шүүх хурд ихэснээс хойш анх удаа Raven-д өөрөөс нь өөр тийш чиглэсэн нотлох баримт гарч ирэв. Шүүх ажлаа үргэлжилсээр байна. Mercy систем Raven-ийн гэм буруутай байх магадлал бага зэрэг буурч 96% босныг мэдээлээ. Raven үүнийг заашааш арай үгүй байдгүй дээ хэмээн сэтгэлээр унах бөгөөд энэ нь аврагдахад хаанч хүрэхгүй үзүүлэлт гэдгийг тэр сайн мэдэж байв. Шүүгч Maddox, мөрдөгч Dio улаан бүс нэгтэрснийг хэлээд тухайн бүс маш аюултайг анхааруулав. Jack газар дээрх нөхцөл байдал маш замбраагүй байгааг мэдээллээ. Raven түүнийг яг байгаа байршлыг нь хэлхийг шаардав. Mercy нууц утасны байршил тогтоогчийг дахин шинжилгээр оролдоно. Эцэст нь дохиог амжилттай барьж авлаа. Утас хадсан зочид буудлын дотор байгаа бөгөөд дохионы хөдөлгөөнөөс үзвэл с ิจ гтэн арын үйлчлэлийн гагцаар зүгтхийг оролдож байна.
Жэк байрлалаа эзэлснээ батлав. Гэрээр Лос Анжелес хотын цагдаа байна хэмээн өөрийгөө танилцуулж сэжигтнийг зогсохыг шаардсан хаширлаа. Өнөөхөр зүхтэж Жэк түүнийг барилга дотор хөөв. Mercy систем сэжигтнийг Патрик Борг 36 настай хадсан зочид буудлын туслах тогооч болохыг тогтоолоо. Тэрээр түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлсэн. Мөн нийгмийн даатгалын зөвөрийн хэрэгээр 2 удаа шалгагдаж байжээ. Raven өөрийнх нь гин буруугийн оноо буурсан эсхийг асуухад систем өөрчлөгдөөгүй гэж хариулав. Raven гин буруугүй хүн зогтдоггүй юм гэж маргахад Mercy систем айсан хүнч бас зогтдог шүү. Borg бол энэ хоёр шинжийг хоёуланг нь агуулж байна гэж хариулав. Borg гал тавааны хэсэг рүү орж үзэгдэхгүй болов. Jake түүнийг хутгатай маш чадварлаг харьцаж байгааг анзаарлаа. Raven энэ хүн бол Николын уулзаж байсан залуу мөн болохыг шууд ухаарав. Jake Borg-ийг болондуулж саатууллаа. Borg сандарч твдэн зугтсан шалтгаанаа тайлбарлахдаа Mercy систем өөртөө холбогдоход өөрийгөө цааслуулах гэж байна гэж бодсон гэв. Гэрээр уцаа шалгаад Николыг нас барсныг мэдсэн бөгөөд бүх зүйл норм онох үед тэнд байхыг хүсээгүй гэдгээ хэллээ. Raven зочдоо. System Raven-ээс эхнэрийнх нь уулзаж байсан хүнтэй зөвхөн уулзахыг хүссэн үү гэж асуухад тэрээр ямар нэг зүйл байгааг гадартаж байсан ч энэ нь түүнийг алгавчин болохгүй гэж хариулав. Улмаар Raven өөрийн архитектийн талаар ярьж эхлэв. Тэрээр бараг жилийн турш машиндаа архинууж байснаа хүлээн зөвшөөрлөө. Архиндаа эргэж орсон үеэ дараа нь эрүүл болоод үзхийн тулд өөрийнхөө бичлэгийг хийдэг байснаа ч дурсав. Mercy түүнийг анхаарлаа төвлөрүүлэхийг шаардав. Raven тэр өглөөг анх удаа маш тодорхой санаж эхлэв. Тэр ажил дээрээ ирээд шигтээ архиа хайсан боловч олдоогүй байна. Никол түүнийг нь орчихсон гэдгийг тэр шууд мэдсэн тул гэлүүгээ яарчээ. Тэрээр тэднийг маргалцсан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Никол шилийг нь авч хайсан байж. Raven уурандаа эхнэрийнх нь хамгийн дуртай варыг хагалжээ. Хагасан шилний хилтерхий Николыг зүсэж тэрээр түүнд туслахыг хичээсэн байна. Raven үхлээ хүлээгээд зүгээр суухаас татгалзав. Mercy систем Николын тогтмол харилцдаг байсан хүмүүсийн жагсаалтыг гаргалаа. Raven жагсаалтаас Borg болон Николын эцэг эхийг хасаж ажлын хамт олон болон найз нөхдийг нь ангилав. Raven цагдаагийн хэсгээр дамжуулан Borgтэй дахин холбогдов. Borg Николыг ажил дээр нь болж буй ямар нэг зүйлд маш их санаа зовж байсан тухай тайлбарллаа. Viking Shipping компаниас химийн бодисууд алга болоод байсан бөгөөд Николын дарга түүнийг нууцаар мөрдөхийг хүссэн байжээ. Энэ бодисыг хууль бусаар хотогтаалж хар тамхи хийхэд ашиглах боломжтой аж. Raven үүнийг хэрэг үйлдэх сэдэх байж болохыг ухаарлаа. Тэрээр Viking Shipping компанийн дотоод серверт нэвтрэх хүсэлт гаргаж Mercy зөвшөөрөв. Raven тэндээс хэдэн сарын турш бараа материал дутсныг харуулсан цахим шуудангуудыг олж итрүүллээ. Хэн нэгэн хулгайлагдсан ачааг нуун далдлахын тулд бүтгэлүүдийг өөрчилсөн байв. Никол ямар нэгэн аюултай зүйлийг идрүүлсэн гэдэгт Raven итгэлтэй байлаа. Хугацаа дуусарлаа. Raven баримтууд донд банд дурддагдж буй нэгэн нэр дээр анхаарлаа төвлөрүүлв. Hawks үрвэж мөрөдөө тоглоомын асуудагтай байсныг Raven санав. Тэрээр Mercy-с Hawks-ийн сүүлийн 6 сарын санхүүгийн мэдээлэл буюу банкны данс, кредит карт, бүх гүйлгээний графикийг гаргахыг хүслээ. Үр дүн маш хурдан гарч ирэв. Hawks асар их өрөнд баригдсан байлаа. Rob Nelson гихч итгээд түүний үрийг нууцаар төлж байжээ. Энх тэдний хайж байсан гол сэдэх мөн гэдгийг Raven ухаарав. Raven энж байх ёстой гэж хэлсэн боловч шүүгч Maddox болгоомжтой хандаж. Мөнгө бол сэжэр мөн, гэвч зөвхөн сэжж байх нь гэмт хэрэг хэрхэн үрдэгдсэнийг батахгүй хэмээн хариуллаа. Raven уцаар Rob Nelson-тай яхихыг шаардав. Viking Shipping-ийн нэгэн ажилтан хариулж, Rob-ыг түр гарсан ч ажлын компьютер нэгттэй байгааг хэллээ. Raven түүнийг цаг бүү алд хэмээн шаардав. Хэдхэн мөчийн дараа цагдаагийн тусгаагийнхан хөдиж эхэллээ. Mercy Rob Nelson-ийн утсыг мөрдөж эхлэв. Шүүгч Maddox Robд алга гарсан үеийн баттай нацах баримт байхгүй бөгөөд түүний утасны дохио түүний ярьсан түүхтэй тохирохгүй байгааг батлав. Raven ингээд Bill Peterson-ы биедээ авч явдаг камерын бичлэг бэлэн болсон эсхийг асуув. Mercy бичлэгийг ачааллаа. Камер өглөөний 9 цагт түр зуур идэвхсэн бөгөөд үүнээс хойш 9 цаг хүртэл юу ч бичигдээгүй байв. Хэн нэгэн камерт өртгөхгүйгээр өнгөрчээ. Raven цаг хугацааны дараалал яг тагт харж байгааг ухаарав. Цагдаа нар Viking Shipping-ийн ачааны машиныг мөрдөж, Rob Nelson-ы гэрт очлоо. Тусгай тасгийнх нь дайралтад бэлтлэж Rob галт зэвсэгтэй болохыг тогтоосон тул Jake Dio тийшээ яаралтай хөдгөв. Гэвч тэднийг байшинд нэвтрэх үед Rob хэдийнэ алга болсон байсан бөгөөд ачааны машины GPS-ийг нь салгасан байв. Байшин дотроос офицерууд их хэмжээний цогцолсон эд материал болон хуучны гэрэл зургуудыг олжээ. Нэгэн зураг Raven-ийн анхаарлыг шууд татав. Зураг дээр Rob нэгэн хүүгийн хамт зогсож байсан бөгөөд Mercy систем тэр хүүг David Webb болохыг тогтоов. David Webb бол Raven-ийн хамгийн анх Mercy шүүхт илгээж байсан хүн байлаа. Raven-ийн толгойд бүх зүйл гинт тодорхой болж, энэ бүхэн хизээч зөвхөн мөнгөний төлөө байгаагүйг тэр ойлгов. Хөөцөлдөн үргэлжиж, Rob-ийн ачааны машин Mercy-ийн байр руу улангасан давхих зур хотыг нүүлгэн шилжүүлж эхлэв.
Джек нисдэг тэргээрээ ачааны машины яг өмнө нь тулж ирсэн бөгөөд энэ үед шүүгч Мэдокс Робин нүрийг шууд дүрстэйгээр харуулахыг хүслээ. Ревен түүнтэй шууд ярьж эхлэв. Роб эцэст нь бүх зүйлийг хүлээн зөвшөөрч үүнийг 2 жилийн турш төлөвснөө ичиллээ. Тэрээр ахыг нь Мерси цаазаж байхад амссан тэрхүү зовзонг Ревенд яг адилхан мэдрүүлэхийн тулд түүнийг энэ сандалд урагтан суулгахыг хүссэн ажээ. Ревен Робд хандан Дэвид Веб үнэхээр гин буруутай байсан гэж хэлв. Харин Роб "Миний ах гин буруугүй байсан" хэмээн хашгирч. Үүний улмаас шүүгч Мэдокс ярианд тасаж орохоос өөр аргагүй болов. Тэрээр Робд өмнө нь хизээж олдож байгаагүй боломжийг санал болгосон нь ахийнх нь хэргийг дахин албан ёсны тэмдэглэлд оруулж нээлттэй хилэгцэх явдал байлаа. Шин шүүх хурд нэгдэв. Дэвид Вебийг алдаг үлдэж байсан гих яг тэр мөчид Роб ахтайгаа уцаар ярьж байсан гэдгээ мэдүүллээ. Тэрээр энэ тухай цагдаанаахт хэлхийг хичээсэн ч хинч сонсоогүй гэж зүтгэв. Мерси систем бүртгэлийг шалгаж тухайн утас бодиттой байсан бөгөөд нотлох баримтаар хураагдсан болохыг батлав. Гэвч уг утас дараа нь алга болжээ. Дэвид Вебийг баривчилсан тэр шөнө Джек Диогийн биедээ зүүсэн камерын бичлэгийг Мерси систем татаж гаргахад үнэн эцэст нь ил боллоо. Өнөөх утас хизээж нотлох баримтын жагсаалтанд ороогүй байв. Джек Мерси системийг амжилттай ажиллуулах хэрэгтэй гэж үзсэн тул утсыг нуусан нэгчлэгдэхэд тэрээр хүшиж орхив. Тэрээр айдас хотыг авран гэдэгт итгэж системийг хамгаалахын тулд гин буруугүй хүнийг үхэл рүү илгээсэн байжээ. Бүх зүйд оронгороо эргэлээ. Робин зөв байж Мерси систем алджээ. Джек Диог хэргийн газар дээр нь шууд баривчлав. Киноны төгсгөлд Мерси сандлын төгжээ мултарч Ревен суллагдана. Лос Анжелес хотын дээгүүр нар мандаж байх үед тэрээр шүүхийн байшингаас гарч ирэн охиноо чангаар тэрснээр Мерси гэх кино маань төгсөв. Хэрвээ сав дараагүй байгаа бол та яг одоо сав дараад хамгийн түрүүнд сэтгэлүүлдээгээрэй. Баярлалаа. Тийм, доор байгаа линкээр ороод манай кино товчлын англи хэл дээрх сувгийг сав дараарай. Гайс цаашдаа бүх кинонууд маань энэ хоёр сувг дээр англи монгол гэсэн хоёр хэл дээрх орох болно. Баярлалаа. Хайртай шүү.